Сайн байцгаана уу? За миний дараагийн бичлэг маань эхэллээ. Ойрд би ажил ихтэй амар завгүй өглөө гараад орой орж ирээд бичлэг хийх амар завгүй байлаа. Тэгээд өнөөдөр болохоор нөгөө Галбангаа гэх нэг кино Монголд гарсан юм байлээ. Тэр нь IPTV-д орсон гээд тэр киног хүмүүс их гоё юм байна тэр гэдээсэн. Тэр киног үзээд амдаараа нөгөө реакшн бичлэг хийх гээд сууж байна. Тэгээ бүгдээрээ үзцгээе. Би сая түрээсэлсэн. Тэгээд бүгдээрээ үзцгээе. Уйлцгаая. Инээцгээе. Инээд юм яа гэв мэдэхгүй байна. Ямар ч уйлдаг гэсэн. Тэгээд надтай хамтаагаарай. Тэгээд энэ бичлэг ингээ харуулахгүй юм чинь зүгээрээ л үдээ те. Харуулвал болохгүй. За нэг хөдөө Монгол гэрт нэг хоёр хүн ирж байна. Үзсэн хүмүүс нь бол мэдэх бах. Үзэг хүмүүс нь одоо юу яриад байна л гэж бодох байлгүй те. Зохиолч нь гүр азар ах юм байна. Ах гэж. Энэ өргөж авдаг хэсэгтэй гэд нэрээ тэгээд гэсэн хүүхэд өргөж авч магаддаг гэсэн. Ах нь эхлэлээсээ ер нь бол ингээл өргөд аваад эхэлсэн юм шүү дээ юм чинь. Бас ийм дом байд юм биш. Өргөж аваа ээжт нь бас адилхан өвдөл мэдрүүлнэ гэж. Дээр үеийн дом байдаг гэсэн л та. Тэгвэл төрөөсөө ээж нь хүүхдийг харуулдаг юм биш. Тэгээ шууд өгчдөг юм шүү харуулдагчгүй, тэрвүүлдэгчгүй. Дээр үед бол мэдгэлээсэн байна л та. Одоо ихтэй яриач бас харуулж маруулж тэрвүүлэхгүй гэж байдаггүй л үү. Байлгүй дээч гэж үг нь тийм байдаггүй шүү дээ. Энэ кино ер нь бол хүүхэд өргөж авах. Яг энэ өгж байгаа хоёр гэр бүлийн талаар л гарах юм байна л та. Ер нь эхлэл хийх юу гэдэг юм бэ? Эхлэл хэсгийг нь үзсэн ч. Гэтэл хүний амьдрал хэцүү мөн. Хүсээд нэгэнд нь ирэхгүй хахад нөгөөх нь амьдрал нь хэцүү боломжгүй үед тэгэл хүрээл ирэх юм. Хэцүү юм да. Эмэгтэй хүн болж төрнө гэдэг л хэцүү юм аа. Тэгтээ нөхөр нь бол сайн хүн байна уу? Бүх талаас нь л бодож үзэх хэрэгтэй. Эхнэрээч тэр гэр бүлээч тэр өөрийгөөч тэр бүх юм бодож одоо. Ядчил эхнэрээ тэрвэрнэс. Ийм том шийдвэр гаргаж байгаа юм ч та. Зүгээр л нэг өдөр бодож шийддэг юм биш л байгаа байх л тоо гэсэн. Амар том шийдвэр. Ихч маань хүүхдээ өгөхөд ирсэн чинь. Өгөхгүй л гэж. Ой. Гэхдээ Монголд ингэж төрөг хүнд ийм тариа хийхгүй л үү. Энэ яг кино болохоор л гэж байгаа л үү тий. Дээр үед будаанд нэр шившээд бишээ нэр хийгээд нөгөө гарч ирдэг юм. Одоо хүртэл байдаг. Яс энийг ингэж хүүхдэд туршиж үзнэ гэж бодсон. Өргөж авж байгаа аавынх нь
Аав нь хүүхд өргөж авч байгаа тайвад дургүй юм байна. Хэцүү ч юм дөө. Энэ өргөж авч байгаа аавынх нь яг аав нь болохоор яг өөрөө өргүүлсэн айлын хүүхдэл юм байна л да. Хамгийн киноны эхлэл дээр тэр хоёр морьтой хүн тэг гэртээ айл руу очиод байсан. Тэр л юм байна л да. Наастай өрөвдмөр юм байна энэ ч одоо. Ээж хаан хөхөн чимрээд шинд өгснийг ямар хүмүүст өгснийг мэдэхгүй байна. Өргүүлэх айлыг олж өгсөн хүн нь бол яг өргүүлж байгаа хичээн төрсөн дүүн юм байна. Тэрнээсээ гуйгаал. Зүрхэнд гэрийг олчжээ. Гэрийнх нь гадаал харуулдаал зогсоод байсан. Бас яа зүгээр хөө сэтгэл өвдөд өрөвдөд уйлаа. Өргөж авсан аав нь төрсөн автаа нь уулзах чинь. Хөрх юмд хэлэх гэж байгаа юм бах та. Төрсөн аав нь жоохон архин дуртай юм да хөрх юмд. Архаараа баярлаад шүү дээ. За нөгөө кино маань шууд 8 жилийн дараа болчлоо. Хүн амар том болчих. Өвөө юм аа энэ бүр аим. Өвөө дургуцаад байсан бүр юу вэ? Бүр хүүгээ бүр өргөж авч тэрвэрэд. Айл өргөж авсан бишээ. Өргөж авсан айлын ээж нь жирэмсэн болжээ. Бас хүүхэд өргөж авахаар хүүхэд хүрээд ирдэг гэдэг юм л ш. Вон баяр. Одоо нөгөө өргөж авсан хүүгээ аав над үзээд болтгоо хөрх. Төрсөн ээж муухай зүйл үтлээл гэж. Бас хүн гэж муухай юм аа. Төрснөө гараад ирэхэд шаал өөр цант болчих. За ямартаа ч кино үзээд дуусгаглаа. Цаг 30 минутын кино юм шиг байна. Тэгээд өөр кино үзэж уйлаагүйгээр уйллаа.
гоё кино байна. Одоо бас тийм хоёрхан яг нэг юм кино шиг нэг юм болж байсан. Тэр маань тэр үе бас амар бодогдлоо. Эмэгтэй хүн гэдэг их өргөдмөрийн хэцүү чинь их хүн болно гэдэг бас том аз юм уу ч яхаа аз тийм завшаан байд юм байна. Эмэгтэй хүн их хүн гэж амар мундаг хүн байд юм байна. Би тэрийг хүүхдтэй болоод ойлгох байхаа гэж найдаж байна. За тэгээ бичлэгтээ минь хамт исэн баярлалаа. The next day. Энэ миний хичээлийн бэлтгэл. Энэ бол яхаа ажлах энэ бол дэвтэр. Дэг шарн минийх цэнхрэн шагагийн дэвтэр. Тэгэл ингээл болоо. Тэр өвөнтэй болсон. Тэгээд шагаанууд нэг пицца хийж өгнө гэж амар их ярьдаг байсан. Тэгээд тэр пиццагаа өнөөдөр хийж өгөхөд хоёр пеппероно пицца пепперони пицца хийх гээд одоо орос дэлгүүр урж хям аавна. Тэгээд тэр лугаа харина. Өнөөдөр битүүр имлэг рүү орчоод дайсан урж нэг 2 дэвтэр авчаад тэгээд явж байна. За тэгээд бүгдээрээ гэртээ очиад уулзцгаая. За бүгдээрээ шагагийн хийх гэж байгаа пиццаны гурлыг харъя. 3 өндөгтэй юм байна. Гуралтай юм байна. Битүүрээс орос дэлгүүрээс хям авсан. Би хямыг нарийнхан гэрчж өглөө. Шагагийн гурал нь ийм боллоо. Хоёр ийм гялтгар сайхан өвөнтэй болсон байгаа. Энэ болохоор өвөн агаан пэчтэй өөр зөндөө гэрэлтдэг гэж янз янзын юмтай юм билээ. Пицца хийж байгаа. Доторх нь ийм маш хөөрхөн өвөнтэй болсон. Энэ пиццан яг анх надтай үерхэж эхэлж байхдаа би нэг пицца амарлаг хийдэг юм гэлтэй яриад байдаг сахгүй юу. Тэгээ тэр пиццан ингээд 4 жилийн дараа анхудаа ингээд хийгдэж байна. Тэгээ угаасаа 4 жил бит хоёр угаасаа өвөнгөө байсан болохоор угаасаа хийх боломж авахгүйсэн. Тэгээд амьдрал 4 жил ярьсан пиццагаа одоо идэхгээ сууж байна. Тэгээд одоохондоо арай болоогүй. Бит хоёроос тэрнээс юутай болсон? Угаалгын машинтай болсон. Манай угаалгын машин гэж харагдаж байна уу? Аа. Угаалгын машин болсон гоё юм уу? Юу ч хамаагүй угаамаар санагдав. Нэг тиймэрхүү өчигдөр нэг сайхан уйлсан. Өнөөдөр нэг пицца идэж баярлахаа. Маргааш би хичээлдээ. Би ч гэхгүй бит хоёулаа хичээлдээ. Хичээлд явна гэсэн чи жоохон тийм ээ. Гэтэ 15хан удаа хичээлдээ явчихсан бол амарна. Манайд хичээл 7 хоногтыг давардаг. Тэгээ би нэг хичээл сургуулгаа явж байгаа нэг бичлэг хийн гэж бодож байгаа. Сургуулаа нэг харуулад сургуулийн нэг өдрийн бичлэгээ бас хийн гэж бодож байгаа. За тэгээд аяар бүгдээрээ пиццаныхаа үйл явцтай пиццатагаа уулзцгаая. Шагагийн хийсэн пиццанд оноо өгнө. Айтайхан юм хийгээсэй л гэж би найдаж байна. За тэгээд хүлээж ил бай да. За гурал нь бэлэн болсон байна. Тэгээд кетчап хийх юм байна. Кетчап юугаар тарах халбаар л тарч. Өө чи бандажтай юм биш юм тэнийг юм би. Оо ямар их кетчап бэ. Хямаа тавж байна. Хямын би хэрцэн маш нарийнхан хэрч гэж хичээсэн. Яа. За тэгээд сижак. Хэдэн минут таах. Сижак. За ихэлээ. За тэгээд пиццагаа болгох бай. За манай хичээл маань өмнөх семестр болохоор нэг 5-аас 5 билүү 6 хичээл 5 хичээл одоо гэсэн юм байна. Тэгсэн чинь энэ семестр бүр 8 хичээл, онлайн хичээл нь 8 нөгөө нэг ангиар орж танхимаар орж байгаа хичээл нь ингээд 7 хичээл болсон байлаа.
Тэгээд би нэг дэвтэр дээр ингээ хичээлээ хийчихдэг байхгүй юу? Яг ингээд одоо энэ өнгөөр ингээд ялгаад хичээлээ хийчихсэн. Тэгээ одоо эртхэн хичээлийнхаа юмыг зохицуулъя гэж бодоод нэг хичээлийнхаа юугаар нэрнүүдийн бичээд өөртөө амар олох гээд тэгээд жоохон бас мэдгүй хичээлүүд бас ирсэн байлээ. Тэднэрийг орчуулад жоохон маргааштай бэлдээ гэж бодоод маргааш чи миний 9 сарын 1 шүү дээ. Тэгээд тэрэндээ бэлтгэж сууж байна. Шинэ дэвтэр дээр бичгээд манад англи хэл ордын. Англи хэл нь болохоор өмнөх семестр бас орж исэн болохоор өмнөх семестрийн дэвтэр дээрээ энэ дэвтэр ахгүй. Энэ дэвтэр дээрээ буцаад англи хэлээ хийчихье гэж бодсон. 2 дугаар семестр гэж бичсээгаад нөгөө хэд дээр нь одоо шинэ хичээлүүдээ багтаах гад үзье гэж бодож байна. За тэгэхээр миний хичээлийн тэмдэглэл эхлэх гэж байна. Битойнэр бас ийм сороб ийм юутаас сургуультай болсон. Би дээрээ өөрийнх нь жижиг сажиг хөөрхөн сүмнэрүүдийг тавьсан байгаа. За тэгээ одоо хичээлийнхэн жоохон тэмдэглэлийг бэлтлээ. Тэр хооронд пицца маань болчих واخ. Дээр нэг хэд хоногийн өмнө над руу нэг өмнө сурсан сургууль мастера төгссөн сургуулиас нэг мэдээлэл ирсэн байсан. Би тэрийг нэг тоогоогүй хальт харчаад үлдээсэн байсан чинь сая дахиад юм бичээд харсан чинь дипломн дээр алдаа гарсан гинэ. Дипломн дээр алдаа гарсан. Тэгээд дипломоо дахиад шинээр гэж хийлгүүлж авах хэрэгтэй гэд тэгсэн байна. Ямар салгалсан юм бэ те. Одоо дипломоо дахиад шинээр гаргуулж авах юм байна. Одоо нэг сүүл рүү явж дипломоо шинээр гаргуулах ажилтай боллоо хөрхий. Болоо юм аа. За ямар ч тач би хичээлүүдээ биччихлээ. Бичээд ямар хичээл орохыг орчуулад бэлтчихлээ. Сая том дэвтэр дээрээ бичээ гэж утсан чинь зарим хичээлийн багш нар нэг юм бичүүлэхгүй жоохон ярьдаг багш нар байдаг болохоор эхний хэлцэн гэж жижиг дэвтэр дээрээ бичсэн. Хичээл орох үед нь том дэвтэр дээрээ бичээд явъя гэж бодоод. Тэгээд ер нь солонгос хэл их орох юм байна. Англи хэл их орох юм байна. Англи хэл өмнөх семестр бас англи хэл орсон. Гэхдээ тэрэн дээр хөвчлэн эмнэлгийн англи хэлнүүд байсан. Энэ дээр болохоор энэ семестр бас аялал жуулчлалын англи хэлтэй хамт орох юм шиг байна. Тэгээд солонгос хэлний топ гэж ядаж топын хичээл бас манад орох юм байна. Тэрнийг гадаад багш байгаа юм шиг байна. Манай хичээлд орох. Рана гэдэг нэртэй энэ Монгол бол биш ах гэж би бодож байна. Солонгос хэл заах юм байна. Тэгэхээр өөр улсын л багш байх гэж бодлоо. За ямар ч тач хичээлийнхаа юм бол юмнуудыг нэг төхөөрхөн тавцхан юмнуудаа бэлтчихлээ. Одоо нөгөө пицца маань тэнд дуграалах болоод байгаа юм уу, болохгүй байгаа юм уу гэдэг. Энэ солонгост энэ кулпис гэдэг энэ амар хөөрхөн амттай энэ пиццны амттай. Тэгээд амар хөөрхөн хямдхан байдаг. Энэ ингээд 600 вон ч илүү 700 вон. Би энэ амар дуртай. Бит хоёр ухаан биш хичээлийнхаа цөнхнүүдийг би угааж байгаа. Гэхдээ бас яах вэ? Нэг 3 сар амарсных бас нэг цэвэрхэн цөнхтэй хичээлдээ явъя да. Шинэ хувцас авах гэсэн чинь болсонгүй. Шинэ хувцас авахгүй л дээ. Энд ерөөсөө шинэ хувцас авах гэсэн тийм байдаг юм уу? Тэгэл байгаагаа өмсөл байгаараа яваад очиндоо. Ганц юм манай сургууль амар хол байдаг хгүй юу? Эндээс метрогоор 2 цаг 20 минут явдаг. Би өглөө нэг 4:40 гэж болоод 5:40 метронд суугаад тэгээд нэг 7 хийдгээд буудیں۔ Тэгээд автобус нь сургуулийн ойрхон байдаг метроны зогсоолоос автобус явдیں۔ Манай сургууль руу яг. Тэгээд тэрэнд нь бүр амар их очор байдаг. Би анх бүр очичоод бүр шоконд ороод заяа. Бүр анхны үед би яг хичээлээс хоцорж байсан баха. Тэгээд цаашдаа жоохон туршлагажаад жоохон эрт очдөг байсан. Одоо маргааш бас 4 өнгөрөөгөл босоод хичээлдээ юм да.
Яг хөө 7 хоногт ганц удаа юм чинь гэл. Явдгийм даг хөрхий. Гэтэ маргааш бичлэг хий гэж би өгн бодсон. Тэгээ одоо нойрмог царай гаргаад одоо бичлэг хийх нь үү яах? Мэдхгүй. Тэр нөгөө пиццага хэлээ. За пицца маань болсон гинэ. Оо nice. Яг л пицца шиг л харагдчих. Гоё харагдчих. Бараг л хийцэн шүү нэрч марк. Лаг. За одоо пиццага идээд оноо өгцгөө бүгдээрээ. За бүгдээрээ пиццага идчихье. Гурлаа юм пизza маань нэ. Уусаа юм пизza. Ой чад техник пизza чад. 그거는 보는데 야채도 안 되잖아. 그때 또 해놓은 나라 했다고 내려서 주지. 그래? 아무 되잖아요. 근데 아무 되잖아. 약간 벌써. 살수 있을까? 되는 거만 같은데? 데이터스에 орчин олборно. Оо. Тэг гэж хэлсэн. Хабарлаасаа. Тэг энэ онооч өгөхгүй мэ. Онооч авахгүй мэ явуулсан. Тэр жоохон туршлагачлаа. Ямар өвөн байж үзсэн биш. Дэн шарын шатан гараад. Сая интервьюгаа яваад ирсэн. Харин ч холдчихгүй би чамайг далхиж чадахгүй штэ. 14 хоногийн юм авлаа. Тэгээ интервьюс эхэлсэн. Үгүй 14 хоног 3 үйлчлэл хийдэг. 40 42. 14 гоо тийм арай 42 та. Той пиццаг хандэтэл бүгдийг нээсэн. Ийм л гамбар үйлчлээ. Кетчуптай гамбар үйлчлээ. За 4 жил ярьсан пиццаг нээсэн. Тэр оноо өхөргөө пицца байлаа. За яг тэгээд хүн сурна штэ тэнийг юм ааш. За тэгээд бичлэгтэй мань хамт байсан баярлаа. Утгагүй миний хичээлийн нэг өдөртөө бичлэгтэй мань уулзъя. Надтай хамтаараа намайг дэмжээрэй, subscribe, like, comment хийгээрэй. Миний Instagram-ыг дагаарай. Instagram дээр би юм хийхгүй байгаа л та. Гэхдээ Instagram-ыг маань дагаарай. Дагах юм бол би хөрхөн бичлэг бийл оруулна гэж бодож байгаа. Тэгээд ажил амьдрал хичээл амжилт хүсье манайхаа. Тэгээ бодоорой. Хичээлээ сайн хийгээрэй хүүхдүүдээ. Баярлалаа.